Үндэсний үйлдвэрлэлд дэмжих Хүмүүн цагаан сарын үзэсгэлэн худалдаа энэ сарын 14-өөс 31-нд тусдал Централ Молл худалдааны төвд зохион байгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэнд оролцогчдын дийлэнх нь дотоодын өрхийн үйлдвэр эрхлэгчдийн мөн хүнд хэрэгцээтэй чанартай эко бүтээгдэхүүнүүд худалдаалж байгаагаараа онцлог болж байна. Үл хориотой хэцүү цаг үед бид нар гар урлаачтайгаа дэмжих, бидний бүтээлийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх хамгийн том зорилготойгоор энэ үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулж байгаа. Гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүнийг орлож, дотооддоо ийм гой чанартай бүтээлүүд үйлдвэрлэж болдгиймаа гэдгийг харуулахаар зорж үзэсгэлэнгээ 14-өөс 31-г дуусталах 17 хоногийн турш зохион байгуулцаад өнөөдөр нээлттэй хийж байна. Энэ жил монголчууд цагаан сарын баярыг 3 дахь удаага цар тахлын үед тэмдэглэж байна. Мөн хил гайл хаасна нь дотоодын үйлдвэрлэл хөгжөхөд түлхэц болно гэж мэрэгчлэнүүд үзээд байгаа юм. Энэ үйл явцыг дэмжиж гар урлал сонирхогчдын клуб эерэг хандлага групп нь 2 дахь удаага хамтран энэ үйл ажиллагааг зохион байгууллаа. Анар урлан маань нийтдээ 6 урлаач ээжүүд нэгдээд ийм төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдийг хийдэг байгаа. Энэ бүтээгдэхүүнүүдээ болохоор бид нар baby cotton, milk cotton зэрэг 100% цэвэр дааван носон утаснуудаар үйлдвэрлэдэг байгаа. 21 оны 4 сараас эхлэн савын санаанд ирээд өөрийн болж гадаад тэгээд сангастай тэгээд савн хийсэн байгаа. Манайх болохоор аюугаар онцлогтой гэхээр энэ аяг угаагч химийн найрлаггүй эко савн болон энэ Парлоны аяг угаагч эко багц гэж явж байгаа энэ бүтээгдэхүүнээр оролцож байгаа. Болохоор зэрэг өрхийн үйлдвэрлэл явуулдаг хүн байгаа. Тэгээд ванны бөмбөлөг, давс, сүү тэгээд шилний ла болон хэвний ла гэсэн бүтээгдэхүүнээр оролцож байгаа. Ингэснээр тус үзэсгэлэн дотоодын бүтээгдэхүүний олон нийтэд сурталчилж чадсан үр дүнтэй арга хэмжээ болж өнгөрч байна.